түүхэнд олон улс үндэстнүүд оршин тогтнож байснаас түүхийн тавцан манлайлан үлдсэн нь цөөхөн бий. The most powerful of them were the Roman Empire, the British Empire, the Russian Empire, and the Mongolian Empire. Өдгөө Монгол улсын 9 аймгийн нутгаас эртний нүүдэлчдийн цэргийн зэвсэг хэрэглэл түүний өндөр хөгжлийг өгүүлэх түүх турсгалын олдврууд олцоор байна. Дэлхийн бусад улс орнд мөн цэрэг дайны түүхийг өгүүлэх цэргийн музей олон бий. Place to Go нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид Монголын түүхийн томоохон хэсэг болсон Монгол цэргийн музейгээр хамтдаа аялах болно. Хамтдаа Монгол цэргийн музей өмнө ирээд байна. Музейн гадна талд цэргийн зэвсэглэлийн үзмрүүд байдгаараа онцлог. Ингээд дотор байгаа илүү сонирхолтой олон үзмрүүдтэй хамтдаа танилццгаая. Сайн байцгаана уу? Монгол цэргийн музейд тавтай морилно. Монгол цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүйнийг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, ахуй амьдралыг судлахад зайлшгүй харгалзан авч үзэх ёстой үнэт зүйл билээ. Тиймээс Монгол цэргийн музей нь энэхүү үнэт ариун баялаг эд үлгийн зүйлсийг цуглуулах, хадгалах, хамгаалах, олон нийтэд сурчлан таниулах зорилт бүхий соёлын байгууллага юм аа. The Mongolian Military Museum has a collection dedicated to the history of the Mongolian army, dating back from ancient times to today's defense system. онд Монгол Ардын хөлс комитетийн хорооноос армийн музей байгуулах шийдвэр гарсан байсан. Since its founding in 1966, the Mongolian Military Museum has been operating for 52 years. The museum building was built in 1996 during the 75th anniversary of the Mongolian Armed Force.
За Монгол цэргийн музейн барилга бол өнөөдөр Монгол улсын хэмжээнд яг музейн стандарт таарсан ийм одоо барилгын нэг байгаамаа. Нэгүр одоо бид бас бахархдаг. Өнөөдөр одоо Монгол улсууд яг музейн чиглэлээр баригдсан барилга бол үндсэндээ 3 байдаг. Нэг нь манай Монгол цэргийн музейн барилга байдаг юм аа. Military history represents the whole history of the country. The exhibits at the Mongolian Military Museum are a valuable part of Mongolia's history of nomadic civilization and even world history. Манай Монгол цэргийн музейн үжигчдийн тоо жилээс жилд өсөж байгаа. Энэ дээр бас нэг тодруулж хэлэхэд ер нь одоо Монгол улсын хэмжээнд нэг 42 музей байдаг. 42 музейгээс одоо үзэгчдийн тоо статистикаар бол ер нь жил ирэхгүй манай үзэгчдийн тоо бол өсөж байгаа. Mongolia formed a standing army in 1921. Манай музей нийгэмд үзүүлэх хоёр нөлөөлөл үзүүлнэ. Эх орн гэж үе. Энэ эх орныг хайрлагаас өөр аргагүй юм байна гэдгийг эх орныхоо сайхан үйл явдлууд, эх орныхоо энэ баялагийг үзүүлж чадна. Олон археологийн дурсгалуудыг нийт үзүүлэх гэсэн. Хоёрдугаар эх орноо хамгаалагч ямар хүнд хэцүү хөдөлмөр байдгийг үзүүлж болох юм. Currently, there are approximately 10,000 artifacts in the museum's collection. About 1,000 of the artifacts are available to the public and are regularly updated each year. Шинэ үзэгчдэн болгон дээр шинэ идэлгийн зүйл тавигддагаараа бас онцлогтой. The museum is a collection of archaeological findings from the Neolithic period to 13th century saddles, a hollow sword used by the medieval Mongols, and the Maxim shotgun, commonly used during World War I and World War II. The Mongolian Military Museum's halls: Ancient History Hall, Modern History Hall, Professional Military History Hall, the Hall of Honor,
Mongolian Army Uniforms Hall, Colonel Hall. Эртний түүхийн танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс 20 дугаар зууны ихэнх үе хүртэлх Монгол цэргийн түүхэнд холбогдох үзмрүүд эд үлийн зүйлс байдаг. Энэхүү танхимын онцлог үзмрүүд бол хүрэл дуулга, хотгор ээлт, сүргөө юм. Жишээлбэл хүрлийн үед хамаарах энэхүү дуулга Монгол нутгаас 4 ширхэг олдсон байдаг. The approximate height of the helmet is 24.5 centimeters, the width is 18.5 centimeters, and the weight is 1.73 kilograms. It has been molded by bronze smelting technology. The supports were designed with holes to secure the thickness of the supports and the neck. The helmet is evidence of the highly developed military weapons of the time. Энэхүү дуулга нь бол Өвөр Хангай аймгийн Бат Үлзий сумын Хитрууны нуруу гэх газраас 2004 онд олдсон байдаг. За хүрлийн үеийн дуулга бол Монгол нутгаас цөөхөн олдсон байдгийн нэг нь манай музейд хадгалагдж байгаа юм аа. Харин энэ бол дундад зууны үед хамаарах Монгол цэргийн ээлж юм. Length is about 80.5 centimeters, width is 3.7 centimeters, weight is 800 grams. This hollow sword has a very sharp edge that does not require much force to cut with. In Europe, this sword was called a crooked sword from the Tartar. Walls are carved in the lower part of the sword. They represent the ancient traditions of the Mongolians who worshipped walls as symbols of good fortune, which is linked to the mythical ancestry of Genghis Khan, the story of Burtchon and Qomarl. Энэхүү үйлд нь 1987 онд Баян-Хонгор аймгийн Баянлаг сумаас олдсон 2013 онд соёлын хосгүй өнөд төгөөр бүртгэгдсэн ийм сэлэн байна. Морь цэргийн довтлогооныг саадуулах зорилгоор ашигладаг өвөрмөц хэрэгсэл бол сүргөө юм. Түүнийг 4 үзүр бүхий хэлбэртэйгээр төмөрлөгөөр хийдэг.
The military army used surgo for protection when they had to evade from the enemies by throwing them around. Агт морины туйраа руу хатгаж довтолгооныг саатуулдаг юм. 1983 онд Төв аймгийн Алтан булаг самаас олдсон олдор болно. Шинэ түүхийн танхимд байна. Энэхүү танхимаас онцлог үзмэр нь Монголын цэргийн нэрт жанжин дамжны Сүхбаатарын эдэлж хэрэгжилж байсан албан өрөөний тавилга юм. On February 9, 1921, he became the first chief general and established fully standing army and led Mongolia to end Chinese occupation. In 1911, Mongolia declared its independence from the Manchu-led Qin dynasty. 5 ministries were formed, and this was the first European-style office. The modern history hall has artifacts from the time of the Bogd of Mongolia, the National Revolution of 1911, the 1921 Democratic Revolution, the battles of Halkhingol in 1939, and the war in 1945. Монгол цэргийн түүхийг салшгүй эсвэл ихийг сахиулах, ихийг дэмжих ажиллагаа байна. За манай музейд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын хамтран хэрэгжүүлсэн Монгол цэрэг ихийг дэмжих гэсэн юм үзүүлэлт хийсийг шинээр одоо бид дэглэсэн. Зэв том үүнийг шонхор тарав. Өнөөдөр Монголын айрам, Монголын дэвш түвшин шинжлэх ухааны технологийн
сүүлийн үеийн ололт амжилтыг тухайн үе үедээ байсан сүүлийн юмудыг бид нар ашиглаж байсныг бид нар энд бас харж үзнэ. Магадгүй бид нар тухайн үедээ нууцын зэрэгэлдээ үзэж байгаагүй, харж байгаагүй, сонсож байгаагүй техник хэрэгслүүд, бусад зүйлүүд өнөөдөр энд тавигдсан байдаг. Дараагийн удаа би Монгол хүнээр бахарх юм бол өнөөдөр чинь Монгол цэрэг шин дэлхийн цэрэг болчихсон. Дэлхийн одоо өнцөг болон халуун цэг болгонд бас үүрэг үүсчихсэн. Энийгээр бид нар бахархаас аргагүй юм бол зөндөө байна. Монгол цэргийн музейн хүндэтгэлийн танхим болон Монгол цэргийн дүрмт хувцас 20 дугаар зуунд зэрэг үзүүлэхийн хэсэг байдаг юм. Хүндэтгэлийн танхимд төрийн сүлд, туг далбаа, тамга тэмдэг гэх мэт Монгол улсын тусгаар тогтнолыг илэрхийлэл болсон бэлэг тэмдэг бүхий зүйлс багтдаг бол Монгол цэргийн дүрмт хувцас 20 дугаар зуунд хэсэгт 1911-ээс 1998 оны хоорондох Монгол цэрэг, ардын арим, зэвсэгт хүчний цолны ялгах тэмдэг, цэргийн дүрмт хувцсны өөрчлөлт, шинжилэлт зэргийг харуулснараа онцлогтой. Дардаг шидийн эсрэг тэнцэл тартаан зэвсэг барин босоод хамжилгаалын ёсоор барж байсан гадаадын боолчилчд болон шархар феодлуудын олон зуун жилийн дарлыг зөвлөлтийн ард түмний ах トゥ угийн тусламжтайгаар устгаж тус улсад ардын хувьсгалыг байгууллыг тогтоосон билээ. Манай их хоёрыг тохиолдуулан хаанаас баяр хүртгийн хамтад манай ард түмэн өөрийн эх орныг улам бэхжүүлэн чанагшид цэцлүүлэн хөгжүүлэх энх тайван байгуулалтын нийт хэрэг бүх чадлаа хоошиж зориулна гэдэг үнэ итгэж байгаа илэрхийлье. Монголын ард түмний тусгай туссан бүрэн ихэд бүгд найрамдах Монгол ард улс намтугаас. This is the ceremonial uniform of Marshal Choi Basung, who earned the highest title in Mongolian military history, Marshal. In Mongolian history, this title has been earned by 3 people. He was a Mongolian state figure and a prominent military man, and he used to wear this uniform for ceremonies. Also, its 11 medals are partially gold-plated, and 137 ornamental swords are kept in this museum too. The Marshal Jacob House Museum, which preserves artifacts and photographs from the Battle of Khalkhengol, World War II, and the post-war years, as well as the Marshal Juko Memorial. 1979 он буюу Халхголын ялалтын 40 жилийн огоор анх одоо нээгдэх юм шийдвэр гарсан байдаг.
Музейг бол нэг удаа үзнэ гэдэг бол бас өрөөсгөл. Одоо тийм учраас одоо үзэгч олонтой хэлгээд ер нь одоо музейг олон удаа үзэж тэ тухайн одоо альва нэг одоо идэвхтэй зүйлийг цаад утга учир тийм түүнд холбогдох баримт бичиг ач холбогдол үр дүнгийг бол үзэгч олмоор хөнөх хэрэгтэй. Энтэй ойлол одоо музейг бас олон дахин үзээсэй гэж одоо хүсэж байна. Монгол цэргийн музейгээр хамтдаа аялсан Place to Go нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Музей мягмар гарагаас бусад бүх өдөр 10-аас 17 цагийн хооронд ажилладаг юм байна. Насны ангиллаас хамаарат 1000-аас 3000 төгрөгийн тасалбар аваад үйлчлүүлэх боломжтой. Нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.